Манай дараагийн илтгэгч маань Монгол Улсын үндсэн хуулийн зэцсийн судалгааны төвийн захирал докторант Мөхит байгаа. За сонсогч байна уу Мөхит? Юу нэ? Сонсогч байна уу? Сонсогч. За. Эний илтгэл ерөнхий сайд болон засгийн газрын гишүүний эрх зүйн байдал хариуцлага гэсэн юм илтгэл байна. За, таныг сонсъё. За сайн бацгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд төшөөлье. За анх удаа бас цахимаар хэрэгтэм шилжлэгээний хуралд оролцож байна. Тэгээд энэ бол бидний хувьд бас нэлээд тийм юу гэдэг бас нэг сорилт мөн одоо цаашдаа үйл ажиллагаагаа явуулах нэг юм хөвшилж байж ийм зүйл байгаа. За ингээд миний өнөөдрийн та бүхэнд хэлцэх илтгэл бол ерөнхий сайд болон засгийн газрын гишүүний эрх зүйн байдал хариуцлах гэсэн ийм сэдв сонгож авсан. За энэ маань болохоор бас доктортой байдалтай бас тодорхой хэмжээнд холбоотой гэж ингэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл ер нь засгийн газар өнгөрсөн одоо 30-аад жилийн хугацаанд хамгийн их докторгүй ажиллаж байгаа гэж ингэж шүүмжлэлийн байгуулдаг. За энийг бол маш олон шалтгаанаар одоо судлаачид өөрийн өнцгөөс бол үнэлсэн. За ингэхдээ бол улс төрийн хууль зүйн одоо янз бүрийн одоо шалтгаануудыг дурддаг боловч гол асуудлаа бол үндсэн хууль дээр авчирч бол нэлээд наадаг. За энэ чиглэлээр бол та бүхэн санаж байгаа бол 2000 оны үндсэн хуулийн өөрчлөлт, 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт бүгдээр одоо энэ засгийн газрын буюу одоо тэр дундаа ерөнхий сайд засгийн газрын гишүүний эрх зүйн байдалтай нэгт холбоотой явж ирсэн. Энд нь бас ерөнхийлөгч бас өртөгддөг. Өөрөөр хэлбэл засгийн газартай холбоотой энэ асуудал яригдахад бол ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, их хурл гэсэн дөрвөлсөн субъектийн хоорондын үндсэн хуулийн эрх зүйн зохицуултыг бол одоо яаж эрх мэдлийн балансыг гаргах уу гэдгээс их юм шалтгаална гэсэн ийм одоо таамаглал байдаг учраас энэтэй холбоотойгоор одоо бидний үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд гол сүмэн дандаа энэ засгийн газар ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг тойрч ингэж явж байгаамаа гэж. За ер нь чимэд багш бол засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хоёр бол их тийм шүтэлцээтэй ийм ойлголт гэдгийг бол гаргаж ирсэн. За ингээд бид бол мэдж байгаа засгийн газрын бүтэц гэхээр яам агентлагуудын одоо тэр бүтцийг илүү ойлгодог. За бүрэлдэхүүн гэхээр одоо бидний ярих гэж байгаа ерөнхий сайд засгийн газрын гишүүн гэдэг энэ ойлголтын хүрээнд бол яригдана гэж. За ингээд ер нь бол эндээс засгийн газрын бүрэлдэхүүн бол ерөнхий сайд засгийн газрын гишүүн гэсэн юм хоёр төрлийн албан тушаалтаас одоо бүрдэж байна. За ингээд тус бүрд нь бас жоохон ялгамжтайгаар энэ асуудлыг ярих гэж оролдож байгаа. Яагаад тэгэхээр хэдийн засгийн газар хамааралтай боловч ерөнхий сайд засгийн газрын гишүүн хоёрын хоорондын одоо эрх зүйн байдал бол бас ялгаатай ийм ойлголт байна гэдгийг бид нар бас ойлгох нь зүйтэй юм байна гэж ингэж ойлгож байгаа. За засгийн газрын гишүүн гэдэг нь бол сайд гэж хэлж болно гэдгийг бол засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгаа. Өөрөөр хэлбэл бид үндсэн хуулийн нэр томьёо маань засгийн газрын гишүүн гэж явж байгаа хэдий ч ерөнхийдөө дандаа сайд гэж ингэж нэрлэдэг. За хууль зүйн хувьд айл нь бас яг буруу биш ийм байдалтай бол байна. Гэхдээ бид бас хоёр тутмал ийм нэр томьёо хэрэглээ явж байгаа гэдэг нь эндээс бол анзаарч байгаа хаа гэж. За ерөнхий сайдын эрх зүйн байдлыг бол бид нэр үндсэн хуулийн 41 дугаар зүйлээр бол одоо гол одоо концепцийг нь харж болно гэж ингэж харж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд засгийн газрыг удирдах төрийн хууль биелүүлэх ажлыг их хурлын өмнө хариуцна гэдэг энэ заалт бол түлхүүр энэ ойлголт нь байгаа. За өөрөөр хэлбэл ерөнхий сайд бол засгийн газрын гол одоо
субъект гэдгийг бол энэ зүйл залтаас бид нар харж байна. За мөн ямар үйл ажиллагаанд голчлон одоо хариуцлага хүлээх вэ гэдгийг бол энэ залт харуулж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар засгийн газрыг одоо гол одоо хариуцлага татах зүйл бол хууль биелүүлэх ажил Монгол улсад одоо хангалттай явж гэнэ үгүй юу гэдэг бол одоо энэ нэг номерын ийм асуудал байх ёстой гэж. Гэхдээ бид нар одоо энэ ерөнхий сайдуудыг огцруулсан энэ практикийг харах юм бол яг энэ хууль биелүүлэх ажлыг одоо сайн хийсэн муу хийсэн гэдэг ийм үндслэл бол байдаггүй. Дандаа өөр үндслэлүүд явдаг. Тэр нь одоо би том жижиг гэж бас нэрлэмээргүй байна. Гэхдээ улс төрийн хувьд бол мэдээж бас ач холбогдолтой байдаг байсан баг. Гэхдээ ер нь бол энэ төрийн хууль биелүүлэх ажлыг их хурл ерөнхий сайдсаа нэхэд аль хуулийн одоо биелэлт хариуцлагагүй баснаас шалтгаалж ерөнхий сайдтай одоо юу гэдэг хариуцлага ярьж ирсэн ийм тохиолдол бол одоо харахандаа бол байхгүй байгаа гэж ингэж үзэж болно гэж. За ингээд ер нь эрх зүйн байдлыг нь би бол нэг аль алин дээр нь нэг ийм 3 зүйл дээр тулгуурлаж хэлье гэж бодсон. Нэгдүгээрт бол томилгооны асуудал байгаа. Эрх зүйн байдалд одоо чухал ач холбогдолтой. За энэ дээр бол мэдээж үндсэн хуулийн 25.1-6 их хурлаас бол томилж чөлөөлж огцруулна гэдэг энэ бүрэн эрх байж байна. За мөн 33 дугаар зүйл буюу одоо томилгоонд ерөнхийлөгч оролцооны тухай асуудлууд хийж байгаа. Та бүхэн слайдыг харж байгаа бол энэ заалтууд яаж өөрчлөгдсөн бэ гэдэг энэ өөрчлөлт нь энэ дотор юм бэ явж байна. Өөрөөр хэлбэл 31.1-2 бол 92 онд анх ерөнхийлөгч заавал зөвшөөрч одоо ерөнхий сайд томилогдно гэдэг ийм агуулгаар манайхан бол энэ практик дээр бол хэрэгжснээс үүдэлтэйгээр 2000 онд бол ерөнхийлөгчийн тэр зөвшөлтсөл гэдэг ойлголтыг нэлээд зөөлрүүлж нэгсэндээ ерөнхийлөгчийн эрхийг хонж ерөнхийлөгчд танилцуулаад ингээд их хурлаар ерөнхий сайдыг баталдаг ийм журам руу шилжсэн. За ингээд 2019 онд энэ томилгооч гэсэн бас өөрчлөлт орж байгаа. За гэхдээ бол зарчмын хувьд бол одоо юу гэдэг ерөнхийлөгч танилцуулах хэдэж ганц нэг одоо агуулгын хувьд бас жоохон өөрчлөлтүүд байна. Энд бол нэг шинэ зохицуулалтын агуулга нь юу вэ гэхээр ер нь бол альч намын өсөл олонх болж чадаагүй бол яаж хийж байгаад олонхыг бүрдүүлж ерөнхий сайдыг томилох тухай ийм зохицуулт бол 39/2-д бол туссан байгаа. За энэс бусдаар бол ерөнхийдөө энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн хандлага нь бол ерөнхийлөгчийн одоо тэр оролцоог багасгах эрхийг нь хомих чиглэл рүү ингэж явсан. Өөрөөр хэлбэл их хурл ерөнхий сайдыг өөрөө бие дааж томилох чиглэл рүүгээ л илүү одоо ахиж байгаа ийм зүйл харагдаж байна. За ажил албан тушаал хавсрах ойлголт бол одоо бидний ярьдгаар нөгөө давхар дээл гэж одоо ердийн хэллэгээр нэршээд заншчихсан байгаа энэ зүйл байна. За энэ дээр бол үндсэн хуулийн 29-ийн 1 дахь заалт анх бол ер нь бол их хурлын гишүүн бол хуулиар хоригдсан албан тушаалыг бол одоо хамтд нь хавсарч болохгүй гэдэг ийм агуулгатай байсан. За энэ бол бас нэлээд олон одоо юу гэдэг даваануудыг туулж явсан гэж ингэж хэлж болно. Өөрөөр хэлбэл ердийн хуулиар их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн буюу одоо ерөнхий сайдыг хавсарч болох тухай асуудлыг бол шийдээд үндсэн хуулийн цэцлэлээр ирж энэ асуудал нь үндсэн хууль зөрчиж гин гээд улмаар 2000 онд бол энэ зүйл залт дээр бол ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг бол их хурлын гишүүнтэй хамтдаж хийж болно гэдэг агуулга ингэж тусаад явж байгаа. За ингээд өнөөдөр 2019 оны өөрчлөлтөн дээр ч гэсэн яг энэ ерөнхий сайдтай холбоотой хэсэг бол өөрчлөгдөв. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд хурлын гишүүн хоёрыг одоо нэгэн дор хавсах бололцоотой байгаагаар өнөөдрийн одоо ерөнхий сайдын эрх зүйн байдал бол тодорхойлогдно. За халдшгүй байдлын тухай асуудал бол үндсэн хуулийн 42 дугаар зүйл, засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлээр бол зохицуулагдж байгаа. За энд бол энийг бол дэлгэрүүлж зайлшгүй ярих шаардлага байхгүй гэж ингэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө төрийн өндөр албан тушаалтнууд
ялангуяа дээд түвшний албад тушаалтнуудын эдэлдэг энэ халтшгүй байдлын ойлголт бол энэ хууль тусгагдчихэ гэж. За ингээд ерөнхий сайд хүлээлгэх хариуцлагатай холбоотой асуудал гарч ирж байгаа. За энэ дээр бол үндсэндээ бид хоёр ангилж авч үзэж болж байна гэж. За нэгдүгээрт бол их хурлаас хүлээлгдэг юм хариуцлага байх нь, хоёрдугаарт үндсэн хуулийн цэцээс бас хариуцлага хүлээлгэх юм боломж байна гэж ингэж үзэж байгаа. За энэ өөрөө ингээ үндсэн хуулийн зүйл залтуудаар харагдана. За 43 дугаар зүйлд бол ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой ийм зохицуулт бол та бүхэн харж байгаа бах. За энэ зохицуултын хүрээнд бол өмнө нь бол 2019 он хүртлээр бол бид нар бол бас энэ зохицуултуудыг хүндэхгүйгээр яваад ирсэн. За ингээд маш их олон засгийн газар огцорсон, ерөнхий сайд огцорсон, засгийн газрын гишүүдээс одоо хамтдаа ингээд засгийн газартаа хамт ингээд огцорсон ийм зүйлүүд байгаа. За ингээд энэ 43 дугаар зүйлээс гадна 44 дугаар зүйлд ерөнхий сайд бол өөрт нь засгийн газарт нь бодлогод нь итгэл хүлээлгэж байгаа хэсэг талаар их хурлд санал тавиад их хурлаас хэрвээ итгэл хүлээлгэхгүй бол бас огцрох ийм бололцоог бол 44 дугаар зүйл болгодог. За 43 дугаар зүйл маань бол их хурлаас гэдэг юм хүндлэнгөөс санаачлаад хөвчлэн одоо огцруулж байгаа ийм зүйл байгаа. За ингээд 2019 онд бол ер нь нэмэлт өөрчлөлтийн гол агуулга маань бол ерөнхий сайдыг хүчирхэгжүүлнэ, засгийн газрыг тогтвортой байлгана гэдэг ийм нэг өөрөө бас явж байгаа. За үүнтэй холбоотойгоор бол өөрчлөлтүүд хийгдсэн. За энэ дээр бол ер нь бол итгэл хүлээлгэх гэдэг энэ асуудлыг бол нэг ч удаа манад хэрэглэж байгаа учраас нэлээд тодорхой болгож өгье гэж одоо нэлээд тодорхой байдлаар итгэл хүлээлгэх тухай асуудлыг юун дээрээ тавих юм, ямар процедураар яаж хэлцэх үү гэдгийг бас нэлээд тодорхой болгож өгсөн. За 43 дугаар зүйл дээр бол онцлог зохицуулт маань юу вэ гэхээр өмнөх зохицуултууд маань засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцрохоор засаг нь огцорчдаг. Өөрөөр хэлбэл одоо ерөнхий сайд 50%, засгийн газрын гишүүд нь 50% юм шиг ийм байдлыг бол одоо энэ нэмэлт өөрчлөлт бол үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл гол субъект маань ерөнхий сайд байна. Засгийн газрын гишүүдийн одоо тэдэн хувийн огцрол засгийн газар огцорно гэдэг энэ заалт бол одоо ингээд шинэ нэмэлт өөрчлөлтөөр бол хасагдсанаар ерөнхий сайдын одоо эрх хэмжээг одоо нөгөө нэмэгдүүлнэ л гэдэг тэр зүйл бол одоо энэнгээр хангагдж байна гэж ингэж харж байгаа. За ийм байдлаар одоо хариуцлага асуудал яригдж байгаа. За үндсэн хуулийн цэцгийн тухай асуудал дээр бол 66-гийн үндсэн хуулийн 66-гийн 2-3 болон 4 дээр бол зохицуултууд бол бий. Энд бол өргөдөл мэдээлэл хүсэлт ирсэн тохиолдолд 66-гийн 2-3 дээр бол ерөнхий сайд үндсэн хууль зөрчилсөн хэсэг тухай асуудлыг бол хэлцэх болцоотой. 66-гийн 2-4-өөр бол ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа хэсгийг бол тогтоох ийм боломжийг энэ хууль үндсэн хууль маань өөрөө ингэж олгосон байж байгаа. За энэ хариуцлага ямар хувь байдалтай явж ирснийг бол удирдлагын академиас хийсэн 2017-18 онод хийсэн судалгаанууд байна. За энэ дээр бол нэлээд тийм наривчилж бид бас хийх гэж оролдсон. Би өөрөө бас тэр багийн гишүүнд орж ажилласан байгаа. За ингээд ер нь бол эндээс харахад ерөөсө бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан хоёрхан засгийн газар буюу одоо ерөнхий сайд Монгол улсад байна. За бусад нь бол ямар нэг хэмжээгээр одоо юу гэдэг огцорсон засгийн газрын хугацааг үргэлжлүүлж дуусгах ч гэдэг юм уу. Эсвэл одоо бүхэлдээ хугацаанаас өмнө ингээд огцроод байхгүй болох ч гэдэг юм. Ийм байдлаар яваад ерөнхийдөө энэ нэг засгийн газрын хугацааг дундчилж үзвэл 1.6 жилийн ийм мөчлөгтэй байна гэдэг ийм судалгаа гарсан байгаа. За эндээс огцорсон үндэслэлүүд нь бол бас их маш төрөл бүрийн ийм зүйл байгаа. Эвслийн тэргүүн ерөнхий сайд байх ёстой гэж засгийн газар огцруулж ерөнхий сайд болсон ийм түүх байна. За голон тонконд Сэргээн Босгалтын банкыг нэгтгэсэн гэдэг ийм үндэслэл байна. Эрдэнэ төвлөрийн Оросын талын хувьцааг зарахыг цавдсан захиаг илгээсэн гэдэг ийм үндэслэл байна. Хамтарсан засгийн газрын одоо намуудыг төлөөлсөн сайднаар нь огцорч, өөрөөр хэлбэл сайднаар огцорсноор одоо ерөнхий сайд нь огцорсон ийм
зүйл байна. За их сурлын гишүүдээс огцруулахаар санал гаргаад олонхон дэмжиж ингээд огцруулждаг ийм практикууд байжээ. За яг хөө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж одоо энэ албаа өгсөн ийм хоёр тохиолдол байгаа. За энэс бусдаар бол ийм ерөнхийдөө гаднаас нэлээд тийм халтай байдлаар ингэж ерөнхий сайдд халддаг их хуралдал олон болчих юм бол ингээд ерөөсөө огцор процедур хөвчдөг ийм зүйл харагдаж байна гэж. За цэцэнтэй холбоотой асуудлын хувьд бол нийт ер нь 55 өргөдөл мэдээлэл хүсэлт ирснээс ер нь нэг удаа асуудал шийдэжсэн. Энэ бол Жасраагаан засгийн газрын үед одоо IBEX Group-тэй түншлэлийн гэрээг хийсэн өөрөө үндсэн хууль зөрчсөн ингээд огцруулах үндсэл байгаа эсэхийг тогтоож өгнө гэдэг ийм өргөдөлтөөр гол нь маргаан хэн шийдвэрлэх ажиллагаа явуулаад за ингээд энэ түншлэлийн гэрээ нь өөрөө олон улсын гэрээ биш учраас үндсэн хуулийн маргаан биш байна. Ийм учраас ерөнхий сайд бол огцруулах үндслийг бол тогтоох боломжгүйгээд ингээд шийдсэн юм 95 оны дүгнэлт байж байгаа. За иймэрхүү практик харагдаж байна. За засгийн газрын гишүүний хувьд бол би түрүүн ерөнхийд нь ярьчихсан сайд гэж бид нэрлэж байгаа. Засгийн газрын одоо ерөнхий сайдын одоо гол салбаруудыг нь хариуцж байгаа юм итгээд байна гэж. За энэ дээр бол жоохон товчлээ гэж бодож байна. Ерөнхийдөө бол бид засгийн газрын гишүүнийг хамлах, чөлөөлөх, огцруулах эрх нь тэр 25-ын үндсүүлийн 25-1-6-гаар их хуралд хадгалагдаж байгаа. За 39-р зүйлд бол хүн нэгүрээр томилно гэж ингэж заасан учраас хүн нэгүрт захиа даалгавар өгдөг. Буцаагаад хүн нэгүрийг яах нь хариуцлага тооцох гэж ингэж оролддог ийм оролдлогод гарч ирсэн. За 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр бол энэ 25-1-6-аас засгийн газрын гишүүн гэдэг үгийг хассан учраас их хурлын эрх хэмжээний асуудал биш болсон. За 39-ийн 4-өр бол засгийн газрын гишүүнийг томилж чөлөөлж огцруулах эрхийг ерөнхий сайдд болгосон байж байгаа. За ингэхээр энэ томилгооны хувьд бол ийм байна. За албан тушаал хавсрах боломжийн хувьд бол өмнө нь 2000 онд бол ерөнхийдөө давхар одоо улсын хурлын гишүүн давхар байж болохоор ийм эрх болгоод 2019 оноос эхлээд бол энэ эрх нь бол хязгаарлагдаж өөрөөр хэлбэл 4 гишүүнээс дээш бол одоо давхар хурлын гишүүн одоо авсарч болохгүй ийм өөрчлөлт орсон байгаа. Ингэхээр ер нь бол одоо тодорхой тооны засгийн газрын гишүүнээс бусд нь бол одоо их хурлын гишүүн байж болохгүй гэдэг ийм эрхцэн байдлын өөрчлөлт орж байна. За халдшгүй байдлын хувьд бол мөн ижил ийм зүйл байна. За засгийн газрын гишүүнд хүлээлгэх хариуцлагын хувьд бол их хурлаас одоо ерөнхий сайд руу шилжсэн ийм шилжилт гарч ирлээ 2019 онд. Одоо бол ер нь засгийн газрын гишүүнд хариуцлах хүлээлгэх энэ асуудал бол ерөнхий сайд руу бүрэн шилжиж байгаа. За үндсэн хуулийн цэцгийн хувьд бол нэг онцлог үе засгийн газрын гишүүн дээр бол огцруулах одоо эсэх асуудлыг бол цэцэх хянахгүй ийм зөвлөлт ямар хурдан явж. За ингээд ер нь бол үндсэн хууль зөрчсөн хэсгийг 66-ийн 2-3-аар тогтоох ийм боломжтой байгаа гэж. За ингээд ер нь бол ийм огцруулах оролдлогууд бол нэлээд олон гарч ирснийг бол бид нар бас тэр удирдлагын ахтам дээр хийсэн судалгаагаар бол нэн илрүүлсэн. За өөрөөр хэлбэл цаад нарыг одоо цохож огцруулсан ийм тохиолдлууд байна. За мөн өөрсдөө шахалтанд орж одоо хүсэлтээ өгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ийм хүмүүс ч байна. Ийм байдлаар бол засгийн газрын гишүүдэд бол хариуцлах хүлээлгэх гэж оролддог ийм тохиолдлууд бол байжээ гэж. За ингээд ер нь бол 92-оос 2000 оны дуустал хугацаанд бол засгийн газрын гишүүнтэй холбоотой үндсэн хуулийн цэцэд бол 18 өргөдөл мэдээлэл ирсэн. Ямар нэгэн байдлаар бол бас яг маргаан ус гэж үндсэн хуулийн түвшний маргаан ус гэж бол шийдвэрлэегүй байгаа. За ингээд ер нь бол дүгнэж би бол дараах зүйлүүдийг бол хэлье гэж бодож байгаа. Эндээс ерөнхийдөө бол 2019 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр бол
засгийн газар тэр дундаа ерөнхий сайдын эрх хэмжээг одоо ерөнхий сайдад гол одоо хариуцлагыг үүрүүлэх энэ одоо концепц бол ямар нэгэн байдлаар бол үндсэн хуульд бол суусан. Өөрөөр хэлбэл тэр нь юугаар илэрч ийн вэ гэхээр засгийн газрын гишүүдээ өөрөө бие дааж томилж чөлөөлж огцруулна гэдэг маань тэдний өмнөөс их хурал дээр бол хариуцлага хүлээх ийм одоо концепц 2019 оны үндсүүлийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бол оржээ. За энэ практик бол одоохондоо хэрэгжиж эхлэх байгаа учраас сайн болсон байна, муу болсон байна, эсвэл одоо яг ингэчлээ гэж бол бид нар өнөөдөр ярилцах боломж бол байхгүй. Ямар ч гэсэн хууль зүйн хувьд бол иймэрхүү боломж нэгдэжээ гэж. За зүгээр ер нь бол энэ огцруулахтай холбоотой ялангуяа их хурлаас ирж байгаа тэр хариуцлагын асуудал дээр бол субъектив шалтгаан их байна. Энэ дээр бол одоо яг одоо хууль зүйн хувьд ийм тохиолдолд огцруулна гэж тийм үү ийм одоо наривчсан золт бол байдаггүй. Ерөнхийдөө бас улс төрийн шинжтэй ийм шалтгаанаар хариуцлага ногдуулж байгаа ийм байдал бол дийлэнхтэй байна. Ийм учраас нэгдсэн шалгуур гарах ийм бол боломжгүй байгаа. Түрүүний бидний дурддаг зүйлүүд дээр ч гэсэн нэгтгэж авч үзэх ямар ч боломж байхгүй. Ийм байна. За ийм учраас бол одоо энэ байдал бол ингээ 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр ч гэсэн бас тийм ахтар яг тэр огцруулах шалтгаан нь бол тийм тодорхой субъектив байдлаас гаргаж бол барах боломжгүй байгаа. За энэ ч гэсэн юм дэлхийн нийт ч гэсэн иймэрхүү байд юм байлаа. Яагаад тэгэхээр энэ улс төрийн дээд түвшний субъектууд учраас хариуцлага нь өөрөө бас нэлээд тийм улс төрийн үндэслэлтэй ийм зүйлүүд байд юм байна гэж. За энэ дээр зүгээр бид нар хэлэх нэг зүйл бол ер нь энэ засгийн газар буюу ерөнхий сайдыг огцруулахад эргээд их хуралтай холбоотой нэг асуудал нь их хурлыг тарах ийм эрх хэмжээ байдаг. За энийг бол ерөнхийлөгчд байдаг боловч ер нь 2000 он 2019 оны нэмэлт өөрчлөлтүүдээр энэ үндсэлгүйгээр тийм ээ тэр субъектив байдлыг багасгах нэг зүйл нь бол ерөөс төрийн эрх мэдлийн тэнцвэр дээр л явж байгаа. Энэ тэнцвэрийн ерөнхийлөгчөөс их хурлыг тарах боломж дээр энэ засгийн газрыг үндсэлгүйгээр ингээд байгаа тохиолдолд бол их хурлыг тарах эрх хэмжээ ерөөс олгогдохгүй ингээд хагас тутуу яваад байгаа. Энэ явдал бол бас энэ засгийн газар тогтворгүй байгаа энэ зүйлд бол нэлээд их төлөх зөгч байгаа гэж үздэг. За ялангуяа энэ талаар бол манай инхбатор профессор бол маш хатуугаар суртай байдаг. Энэ одоо их хурлын тарах эрх хэмжээг засгийн газрын огцрогдогтой нь уялдуулж өгөхгүй бол энэ эрх мэдлийн баланс алдагдж байгаас болоод энэ хариуцлагын асуудал бол нэг талдаа хит одоо төвлөрч үндсэлгүй янз бүрийн шалтгаанаар дарамт шалтгаалах тэгэл нэгэн тал огцруулалт тэр чигээрээ одоо яваад өгдөг нэг ийм байдал харагдаад байна гэж. Тийм учраас цаашдаа бид нар бол одоо энэ засгийн газар буюу ерөнхий сайдыг огцруулах, засгийн газрыг тараахад их хурлыг тараадаг энэ эрх хэмжээг бас хооронд нь баланслуулах ийм шаардлага байна гэж ингэж дүгнэж байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За Мөхит докторантаа баярлалаа. Маш сонирхолтой бас илтгэл байна. Энэ засгийн газрыг одоо огцруулдаг, за тэнд хариуцлага хүлээлгдэг тогтолцоо